За сая өнгөрсөн намар хууль зүйн байнгын хороо манай хүний эрхийн дэд хороо Дундгой аймагт очиж ажилласан. Тэгээд Дундгой аймгийн шүүхээр ороход жишээлбэл ингээд зориултын бус байрны асуудалтай байх жишээтэй. Гэдэг шиг яг ингээд аймаг болгонд энэ шүүхийн байрны асуудал ч гэдэм үү ийм асуудал тавигддаг. Тэгээд тухайн үед л яг хууль зүйн байнгын хорооны зүгээс бас гишүүд явж ирсэн. Манай Наара гишүүн өдөр явж ирсэн. Тэгээд ер нь бол энэ чиглэлийн бас нэг юм судалгаа гарах хэрэгтэй юм шиг байна. Тэгэхээр яг одоо улсын хэмжээнд 21 аймаг. За Улаанбаатар хотын хэмжээнд яг энэ хатуу дэд бүтэц тийм ээ. Хатуу дэд бүтэцтэй холбоотой төсөв нийтдээ хичнээн хэмжээний ийм төсөв шаардлагатайгаас 26 онд жишээлбэл хэдэн хувь нь орж ирж байгаа юм бэ? Энэ нь одоо 2 жилийн төлөвөөр нь хэдэн он хэд энэ асуудлыг ер нь нэг цогц шийдэл гаргах вэ? Нэг тийм багцаа хэрэгтэй бод. Нодлон жил бол яг 7 сарын 2-нд их хурл тангараа өргөөд ингээд цаашаага яваад процесс явсан. Тэнгүүт нөгөө 2 хурлын завсар өргөцсөн хэрэгцээ юмнууд их байсан байхгүй. Тэгээд таналтаар нөгөө ерөнхийлөгчийн хоргийн ардаас хөрөнгө оруулалтын 20% хасагдаад нэлээд юмнууд хасагдчихсан. Тэгэхээр яг одоо энэ шүүхийн ерөнхий зөвлөлийн төсвийг харж байна. Яг энэ нь ингээд зүгээр яг эрх жилийн төсөвч гэсэн энэ гишнээ хувь нь шүүхтэй холбоотой хатуу дэд бүтцийн асуудлыг шийдэж чадах гэсэн. Биш. За тэгэх юм уу те? За дөхөн дээч өгөх юм уу? За окей, тэгвэл асуултаа жоохон өөрчлөөд агуулга нэг адилхан. Дээд шүүхтэй холбоотой хатуу дэд бүтцийн асуудлаас хэдэн хувь нь орж ирж байгаа 100% шийдэгдсэн юм уу асууч. Саяны асуултыг тэгвэл тухайн хэсгээр нь асууя. За улсын дээд шүүхийн хамгийн газрын дарга заяа хэлгээр дарга асуултанд хариулъя. Ажлын хэсгийн 3 дахь микро. За улсын дээд шүүх бол стандартын барилгатай болох асуудлыг 2 жил одоо сүүлийн 2 жил төсөв төлөвлөгөө нь одоо байнгын ороогоор орж ирээд батлагдаад хэрэгжээд одоо 90 хэдэн хувьтай хангар дордныг засварлан шүүхийн стандартаар засварлан тийшээ нүүж орох ажил бол 95 хувьтай байгаа. 7-8 дугаар сард дуусгаад хувьцын комисс ажиллахаар бидний өгөөд орчно гэсэн төлөвлөгөөтэй. За мөн одоо сая таны асуусанчлан хууль хэрэгжүүлэхэд хатуу дэд бүтцтэй холбоотой техник тоног төхөөрөмж одоо шүүх хуралдааны шууд дамжуулалтын мэрэгжлийн тоног төхөөрөмжүүдээр бол бүрэн хангагдсан байгаа. Ирэх жилийн төсөв дээр бол 2 төрлийн хөрөнгө оруулалтын зардал орж ирж байгаа. Нэг нь хангар дордны лифт нь болохоор ашиглалтын зардал шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гарсан байгаа. Ээлгүй байдлын хувьд ч гэсэн. Тэгээ энэ лифтийг одоо ирэх жилийн төсөвтөр засах. За мөн багахан хэмжээний 1-4-р давхар нь дулааны алдагдaltaй байдаг. Тэгээ энийг бас хэрэгжил бууруулъя гэдэг 200 гаруй сая төгрөгийн засварын зардал. За 3-дугаарт бол одоо мэдээллийн технологийн тэр шүүгчийн хэрэг судлалын хэмэл оюуны төслийг хэрэгжүүлэхэд одоо нийтдээ 5.6 хэд вүлээ? Тэгээ 5.6 тэрбум төгрөг тусч орж иж байгаа. Энэ асуудлыг шийдэгчүүл улсын дэд шүүхийн хувьд байр одоо хатуу дэд бүтцийн иж бүр нэрэ бүхэлдээ шийдвэрлэгдэнэ.